Та ногоон цэг уур амьсгал төрийн бус байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож байна. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Сайн байцгаана уу, Хүлэмжийн дараа подкастын 4-р анги эхэлж байна. Би хөтлөгч Гэрлээ байна. Ногоон цэг уур амьсгал төрийн бус байгууллагын хамтран усган байгуулагч, онлайн математикч болон хэмэл оюуны инженер мэргэжилтэй. Дахиад сайн байцгаана уу? Санаа ян сэргээг тэгэрчим хүчний инженер мэргэжилтэй, мөн хүрээлэн борсны инженер мэргэжилтэй. Сайн уу, Айрен. Би ногоон цэг уур амьсгал төрийн бус байгууллагын хамтран усган байгуулагч, график артист, уур амьсгалын активист юм байна. За бид нар подкастынхаа анги бүрийг бэлтгэн хүрэхдээ бүцийг нь гаргахтаа бол судалгаа, асуудал, шийдэл гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр шийдэл хэсэг маань болохоор дотроо арга зам, боломж, сэтэл гэсэн 3 дэд хэсэгтэй байхаар зохиомжилсан байж байгаа. Харин манай подкастын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай найдвартай их сурвалжтай, судалгаатай мэдээллийг түгээж хэрв ташаа олголт байвал түүнийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтуудаа нэгтгэж, ирээдүйн олон янзын боломжуудаас хамгийн сайныг нь хамтдаа бүтээх суурийг тавих юм аа. За тэгэхээр манай Хүлэмжийн дараа подкастыг хэн сонсох хэрэгтэй вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдаг сониуч эсвэл танин мэдхүү дуртай юмыг шүмж сэтгэлгээгээр хардаг, асуудлыг шийдэлтэй хамт боддог нийгмийн бүх бүлгийн хүмүүс зориулж байна. Бид подкастынхаа өмнөх ангиудаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй? Өөрөөр хэлбэл хүлэмжийн ялгаруултыг бууруулах дээр илүү төлөвлөрч ярилцсан. Тэгвэл өнөөдрийн ангиараа бид нар уур амьсгалын өөрчлөлт аль хэдийн тохиолдоод байгаа яг энэ үед хэрхэн өөрчлөлтөд дасан зохицож хохирол багтаагаар даван туулах талаар ярих гэж байна. Тэгэхээр эхлээ бүгдээрээ дасан зохицох гэдгээр яг юу хэлж байгааг ойлгоё. За тэгэхээр нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан уур амьсгалын өөрчлөлтийн тал бичиг гэж байдаг. За энэ тал бичигт тодорхойлохдоо уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг нь цаг агаарын эрсдэс үзэгдэл, гамшигт нөхцөл байдал, далайн түвшний нэмэгдэлт, биологийн олон янз байдлын дороотол, хоол хүнс, усны аюулгүй байдал зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн өнөөгийн тулгамдж байгаа болон цаашид тулгарч болжгүй эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон байна. За тэгэхээр манай усаж ч гэсэндээ яг энэ логикоор эхлээд уур амьсгалын өөрчлөлт хаана яаж хамгийн их нөлөөлж байгааг судалж тооцоолоод эндээс дасан зохицох хэрэгцээгээ буюу өөрөөр хэлбэл уур амьсгалын энэ нөлөөлөлт хэн ямар систем хамгийн тэсвэргүй эмзэг байгааг тодорхойлж стратеги гаргачаад үүнийгээ төлөвлөгөө болгоод хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үг. За бид нар Монголын дасан зохицох төлөвлөгөөний дараа үргэлжлүүлэн дэлгэрэнгүй ярих болохоор одоохондоо энэ ангида дэлхийн нийтийн хэмжээнд ямар системүүдийг уур амьсгалын өөрчлөлт хамгийн эмзэг гэж авч үздэхтэй танилццгаая. За Climate Watch Data гэдэг улс улсын уур амьсгалын бодлого хэрэгжилтийг бүх талаас нь хяндаг платформ байдаг. Энэ платформ дээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хийхин тулд зайлшгүй авч үзэх шаардлагатай гэж дараах салбаруудыг тодорхойлсон байна л да. За энэ салбаруудад болохоор эхнийх нь хөдөө аж ахуй, эргийн бүс нутаг, гамшигын эрсдлийн удирдлага, эдийн засаг, боловсрол, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн аж ахуй, нийгмийн хөгжил, аялал жуулчлал, зам тээвэр, хот суурин, ус, салбар хоорондын огтлолцол гэсэн салбарууд хамаардаг юм байна. Тэгээ бид нар заавал анхааран авч үзэх хэрэгтэй гэсэн үг энэ салбаруудыг. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар дэлхийн дахинд одоогийн нөхцөл байдал ер нь ямар хөө байгаа вэ? За, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар олон улсын комисс гэж 2018 онд үсээд 2020 онд мандатанд туусан тухайн үеийн 20 гаруй улсын дэлхийн удирдагчдаас бүрдсэн ийм томилгот бүлэг байсан байна. За энэ бүлэг комиссийн санаачлагаар бол дасан зохицохын талаарх олон улсын төв гэж байдаг. Эднийх дэлхийн нөөцийн институттай хамтраад 2019 онд гаргасан ADAPT-NA буюу яг одоо дасан зохицсон нэртэй нэлийн олон улсын жишээг оруулсан ийм тайлан дасан зохицлын уриалга байсан. Эндээс бас хамааралтай баримтуудыг танилцуулъя гэж бодож байна. За, эхлээд бол уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох арга хэмжээ авахгүй тохиолдолд 2050 он гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн үр шим ялангуяа ургац 30% хүртэл буурах магадлалтай.
За энэ ургац нь буурчна гэдэг маань дэлхийн хэмжээнд 500 сая гаруй жижиг фермүүдэд нөлөөлөх өөрсдийнх нь үйл ажиллагаа аж ахуйд амжиргаад хумигдалт болж нөлөөлөх боломжтой гэсэн. 500 сая маш их тооны хүн байгаа. За тэгээд үүний дараа бол усны талаар хэдүүлээ ярина. Жилд ядаж 1 сарын хугацаанд буюу одоо энэ үүнээс дээш байх нь ийм хугацаагаар хангалттай усны хангамж авч чаддаггүй дэлхийн хүн амын тоо тухайн үед буюу 2019 онд 3.6 тэрбум байсан байж байгаа. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2050 он гэхэд энэ тоо 5 тэрбум ч хүрч магадгүй гэсэн юм тооцоолыг тухайн тайланд орсон байсан. За тэгээд үүний дараа бол далайн түвшин дээшлээд шуурганы эрчим нэмэгдэх. Одоо ялангуяа далайн хар салхи те далайд болдог одоо янз бүрийн шуургууд байгаа штэ. Энэ маань бол далайн эргийн хотуудад тосгонууд доршин суудаг хүмүүсийг орон гэргүй болгоод өөр газар орон руу нүүх хөдөлгөөний шалтгаан болдог. Тэгээд энэ хөдөлгөөн 2050 он гэхэд одоо далайн эргийн орчмын хот суурин газруудад үзүүлэх нөлөө нь жил болгоно 1.80 тэрбум доллараар хэмжигдэхээр ийм их эдийн засгийн өртөгтэй байх нэ. Энд бол бас зөвхөн одоо бид нэр эдийн засгийн алдагдлыг нь бодож болохгүй, хохирлыг нь бодож болохгүй те. Яагаад хүмүүс өөрсдийнхөө дандаа л байж сууж ирсэн те. Байрлахыг хүссэн газартаа амьдраад байж болохгүй гэж те. Тэгэхээр энэ бол бас үнэхээр том нөлөө гэдэг нь харагдаж байна. За тэгээд цаашаа явахаас өмнө уур амьсгалын өөрчлөлт далайн түвшинг яагаад дээшлүүлээд идэх юм бэ гэдэг талаар товчхон тайлбарлах хэрэгтэй санагдаж байна. Бидний өмнөх ангиудаар ярьжсэн уур амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөөнд бол манайх шиг далайд гарцгүй улсад шууд ч биш гэсэн дам зөндөө нөлөөтэй энэ асуудал болох одоо далайн түвшний өсөлтийн талаар хангалттай ороогүй. Ийм болохоор бид нэр энд тайлбарлах чинь. За хүлэмжийн хийн агаар манлах хэд хэмжээ энэ нь бол ингээд хүлэмжиг болоод дэлхийд дунд $60 байгаа гэж бид нэр хамгийн ихний анги дээр тайлбарлаж байсан. Энэ нь бол бидэнд маш их дарамтаар болоод байгаа. Дэлхийд $60 дэлхийн гадаргын 70-71%-ийг эзэлдэг усан давхаргаас $60 байгаа гэсэн үг. Тэнгүүт нөгөө нэг дулаарлаас болоод далайн ус маань бол өөрөө эзлэхүүн нэрээ томордог. Тэгээд эзлэхэн гадаргыг эзэлж оршоос урахгүй шүү дээ. Өөр газар руу ингээд тэлж орхоос өөр аргагүй л болно гэсэн үг. Тэнгүүт яаж энэ тэлэлт эзлэхүүний тэлэлт нэмэгдэх вэ гэхээр далайн түвшний одоо өндөр нь дээшлэнэ гэсэн үг. За тэнгүүд энэ түвшин дээшлэх байдлаар эзлэхүүний ихсэлт нь биднэрт мэдэгдээд энэ нь бол далайн түвшний өсөлтийн эхний шалтгаан болдог. За хоёр шалтгаан бас байгаа. Мөн дэлхийн дундч дулаарлаас болоод мөсөн голод буюу одоо дэлхийн ундны усны цэвэр усны нөөцийн ихэнх хэсгийг натуу хэлбэрээр хадгалж байгаа энэ мөсөн бүрхөвч ихээр хайлаад шингэн төлөвтэй болж далаа цутгаж байгаа. Тэгэнгүүт ингээд тэнгис талаад байдаг нийт усны хэмжээ тий. Түрүүн бол ижлэгийн хэмжээтэй ус зөвхөн эзлэхүүн нэгсэж байсан. Одоо бол одоо тухайн усны бодид байгаа усны хэмжээ нь тэр жигтэй их болж байна гэсэн үг. Тэнгүүд усны хэмжээ өөрөө ихсээд түвшин бас дээшлээд байгаа гэсэн үг. За ингээд бид нар далайн түвшний дээшлийг товчхон одоо ярилцлаа. Үүний дараа 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дэлхийд ихэнх 100 сая хүн ядуурлын түвшнээс доошоогоо амжиргаатай болох юм магадaltaй гэсэн юм маш харамсалтай тоо гарч ирж байгаа. Тэнгүүд аль хэдийнэ дэлхийд ядуурл бол маш том асуудал, нийгмийн тэгш бус байдлын том илэрхийлэл байж байгаа. Тэнгүүд үүн дээр нэмэгдээд зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дахиад нэмэгдээд 100 сая хүн ядуурлын түвшнээс доошлно гэхээр бол үнээс гарч ирэх сөрөг үр нөлөө бас нийгэмд ямар байхаа гэдгийг бид нар бодох ёстой. За эндээс уур амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөөг багасгах гээд байгаа. Нөлөөнд нь баг гарцтайгаар дасан зохицох гээд байгаа бидний энэ үйл бол ердөө л бидний амьд үлдэхийн тулд хийж байгаа. Тэгээ хийх ёстой хамгийн ойлголттой зүйл шиг бол санагданаа. За тэгвэл дасан зохицлыг хурцсах нь бол нийгмийн байгаль орчны эдийн засгийн хувьд тун чухал ач холбогдолтой юм байна. Эдийн засгийн хувьд 2020-оос 2030 оны 10 жилийн интервалын хугацаанд бол дэлхийн нийтээрээ тодорхой 5 салбарт 1.8 их найт долларыг дасан зохицох үйл ажиллагаанд хэрвээ зарцуулах юм бол өгөөж нь 7.1 их найт гэж одоо эдийн засгийн үнэлгээгээр тооцогдохоор байгаа. За энэ 5 ажил байгаа гэж хэллээ те. За эхний ажил нь бол байгалийн гамшигын талаар иргэдэд урьдчилан анхааруулах, эрт сэрэмжлүүлэхийн системийг илүү хүчжүүлэх.
Энэ болохоор дэлхийн нийтээр гэсэн. За хоёрдугаарт бол шинээр баригдаж байгаа болон шинээр баригдах дэд бүтц байж байгаа тийм үү. Одоо зам, харгуй, байшин бидний бүх төрлийн тээврийн дэд бүтцүүд байж гэн бас харилцаа холбооны дэд бүтцүүд байж гэн шугам хоолой байж гэн энэ бүх дэд бүтцийг гамшиг төсвөртэй болох. Энэ бол хоёрдугаар үйл ажиллагаа юм байна. Гуравдугаарт нь хуурай болон хагас хуурай бүс нутгуудад ялангуяа услахаагүйгээр тариалан эрхлэх хуурай тариалангийн ургацыг сайжруулах. За тэгэнгүүт энэ бүс нутаг нь хуурай биш байсан ч гэсэн хурд үндэсний тогтворгүй байдал услахааны найдваргүй байдлаас болоод хуурай газар тариалан эрхлэх талаараас эрхэж байгаа гэдгийг дурдах хэрэгтэй. За тэгээ дөрөвдүгээрт бол мангро гэдэг энэ моддыг хамгаалах нь бол бас нэлээд дэлхийн экосистемд үзүүлэлт нөлөө өндөртэй. За мангро мод гэдэг маань бол далайн эргийн усанд халуун оронд голдуу. Халуун оронд эсвэл одоо сабтропик халуун орноос арай доошоогоо ийм уур амьсгалтай газар ургадаг. Тэгээд улаан бүсийн халуун орны экосистемүүдийг бүхэлдэн дэмжих чадвартай ийм буц үг байж байгаа. Энэ талаар сэдвлээ дараа нь ярина. Үүний дараа 5 дугаарт усны нөөцийн менежментийг илүү төсвөртэй болгох гэсэн энэ 5 ажилд хэрвээ бид нар эхлээд санхүүгийн нөөцөд зарцуулах юм бол үүний өгөөж нь дор хаяж 4 дахин их байна гэж. Энэ болохоор 2 хөрөнгө оруулалт яг тийм гэсэн. 1.8-аас 7.1 болтол. Тэгвэл 10 жилийн хугацаанд 300% өгөөж өгдөг ер нь хөрөнгө оруулалт маш ховор ах гэж бодож байна тий. Тэгвэл бид нар бүр өөрсдийнхөө амжиргаа одоо амьд үлдэх хэсгийнхээ талаар ярьж байгаа нөхцөл энэ бол одоо бүр асуудалгүй байх гэж бодож байна тий. За энэ тайланд бол шинээр тодорхойлсон нэг сонирхолтой ойлголт байсан нь уур амьсгалын өөрчлөлт тасан цогц гарах хэмжээ нь 3 давхар ашиг авчирдаг гэдэг ийм ойлголт байсан. 3 давхар ногдол ашиг авчирдаг. Тэгэхээр бидний энд ашиглаад байгаа нөгөө нэг одоо ногдол ашигын тий хөрөнгө оруулалтын ойлголтууд бол энэ дээр бас нэлээд тохирох юм санагдаж байна. За энд ямар ашигын талаар ярьж байна гэхээр хамгийн ихнийх нь арга хэмжээний ачаар урьдчилан сэргийлж чадсан буюу зайлсхийсэн зардал. Одоо ямар нэгэн уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох чиглэлийн арга хэмжээ аваад үүнээс одоо үүнийг хийгээгүй бол гарах байсан зардлыг бид нэр зайлсхийсэн зарлаа гэж хэлээд байгаа. За жишээлх юм бол гамшигын эрс сэрэмжүүлэх систем гэж сая ярьсан үйл ажиллагааг хэрэгжүүлвэл хүний аймнаас бол эд хөрөнгийг гаргасан зардлаа гарцуулахад хамгийн багадаа 10 дахин ихээр хамгаалдаг. Тэгэхээр энэ бол маш үнцэнтэй, маш үр дүнтэй ийм одоо үйлдэлсэн байна гэдэг нь харагдаж байна. Тохиолдож байгаа хүчтэй шуурга эсвэл хэд халууны давлгааны талаар анхааруулга дохиог зөвхөн 24 цагийн өмнө л бид нэр өглөө гэхэд учрах хохирлыг 30%-аар бууруулах боломжтой байж байна. Тэгэхээр манайх шиг хөгжиж байгаа орнуудад бол ийм системд 800 сая доллар зарцуулах юм бол жилд 3-аас 16 тэрбум долларын хохирлоос зайлсхийж болно гэж байна. Тэгэхээр урьдчилж бид нэр зарцуулчаад үүнийхээ үр ашгийг дараа нь бол зайлсхийсэн байдлаар бас илэрх боломжтой гэсэн. За энэ зайлсхийх боломжтой зардлын дахиад нэг жишээ бол шинээр баригдаж байгаа дэд бүтцийг уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй болох нь бол бүтээн байгуулалтын эхний зардлыг ойролцоогоор 3% нэмдэг. Аюул сонирхолтой байгааз. Тэгэхээр бид нар ингээд төсвөртэй болохын тулд бил одоо хэд дахин углал айгүй их хүнд их юм хийх ёстой гэж боддог бол энэ бол буруу юм байна. 3%-аар нэмэгдүүлэх боловч эрх үр ашиг зардлын харьцаа нь бол ойролцоогоор 4-ийг харьцах нь 1 буюу дахиад 300% өгөөчтэй ийм үйл юм байна. За тэгэнгүүт 2020-оос 2030 онд дэлхийн нийтэд 60 их 80 долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгчээсэн. Энэ зарцуулалтыг төсвөртэй дэд бүтц болгон ашиглах юм бол ирээдүйд хүртэх боломжтой үр ашиг маш их бид нарт харагдаж байна тийм үү. За хоёр дахь нь буюу дараагийнх нь одоо үр ашигын төрөл. Энэ бол арга хэмжээг авснараа хүртэх эдийн засгийн шууд үр ашиг. За энэ бол бидний хамгийн одоо логикоор хурдхан ойлгож болж байгаа бас ярилцдаг, хилцдэг ийм үр ашиг гэж байна. Жишээлх юм бол хот суурин газруудын үерийн эрсдлийг бууруулах. Одоо манай Улаанбаатар хотод ялангуяа ямар их одоо үерийн эрсдэлтэй байдаг вүлээ. Үер болсон билээ те бидний тоолж санаж чадхаар бас зөндөө үер болсон. Ингэж үерийн эрсдлийг бууруулах нь санхүүгийн зардлыг бууруулж аюулгүй байдлыг нэмэгдүүлж уур амьсгалын эрсдэл өртөмтгий эмзэг байсан эдийн засгийн хөрөнгө оруулалтыг илүү найдвартай болгодог. Буюу бид нар банк одоо хот суурин газруудаа тий банк дэд бүтцээ ашиглаад хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр байшин барьж байгаа, тэнд амьдрах гэж байгаа, шинээр одоо гэрээ барьж хашаага бас босгож байгаа, мод тарьж байгаа гингүүд энэ бидний хувьд хөрөнгө оруулалт. Тэгтэл одоо энэ манай хөрөнгө маань өөрөө уур амьсгалын өөрчлөлт төсвөргүй хам бол бидний шууд одоо
үнцэн гэдэг юм. Бидний хөрөнгөний шууд үнцэн нь бас муудаж байгаа. Үүнийг бол даатгалын салбарын аягүй сайн мэдж байгаа. Одоо эд хөрөнгийн үнэлгээ бол уур амьсгалын өөрчлөлтийг тооцохгүйгээр оновчтой хэлнэ гэж байхгүй гэж тэд нөхлийн зөвшөөрдөг болсон. За анх бол газар тариалангийн усны хомсдлын асуудлаас гарч ирсэн туслын услахын систем гэж байгаа тийм үү. Энэ болохоор ингээд хуучин шуудуу ухаад шуудуугаар шууд ихээр явуулдаг байсан услахны системийг халж гарч ирсэн. Жижиг жижигнээр баг багаар одоо туслаар усалдаг ийм технологи байж байгаа. Одоо хөлт бол одоо үеийн технологи нь хэрэглээгээр улам өргөжөөд усны хомсдол харьцангуй бага газар ч гэсэн хэрэглэгдэж байгаа. Яагад гэвэл уламжлалт тусгааны системээс ус хэмнэхээс гадна илүү их ургах зүгттэй холбоотой. Тэгэхээр ийм даваа талтай гэсэн. За үүний дараагийн буюу хамгийн сүүлийн 3 дахь төрлийн ашиг нь бол тухайн арга хэмжээний нийгэм байгаль орчинд авчрах өөр ашиг гэж байгаа. Зөвхөн эдийн засаг юм биш те. Тэнгүүд голдоо халуун орон дургадаг түрүүнд бидүүлийнхэн ярьсан мангрын ой гэж байж байгаа те. Одоо англиар бол мангро гэдэг байгаа. Мангрогийн ой болохоор жилд далайн эргийн үерээс сэргийлж 80 тэрбум долларын хөрөлийг буруулдаг бөгөөд 18 сая хүний амнасыг хамгаалдаг ийм буянтай хамгаалагч юм байна. За мөн үүнээс гадна болохоор зах зээлээс өөрийнхөө зах зээлээс гадуурх ашгаараа загасчлал ойн аж ахуй аялал жуулчлалтай холбоотойгоор бол жилд ойролцоогоор 40-50 тэрбум долларын ийм үнцэн ашигыг авчирдаг. Энэ бүхний нийтд нь авч үзэх юм бол мангриог хамгаалах сэргийх өөр ашиг нь зарлаас 10 дахин их байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бас надад нэг асуулт төрсэн. Одоо биднэрт бэлэн байгаа жишээ бол манай говьд нутагт ургадаг намхан заган ой ч тийм. Энэ заган ойн тухайн газар орон хүний аим одоо эсний нүүдэл шуурганы эрслийг басгадаг энэ одоо үр нөлөөг нь бид нэр үнэхээр сайн хэмжсэн байдаг болоо гэж бас бодсон. Би бас өөрөө сайн судлаагүй болохоор энийг мэдэхгүй байна. Гэхдээ судалгаах юм бол бас та хоёрыг дараа нь дурдаасаа гэж хүсэж байна. Ялангуяа нөгөө Монголынхоо адапташн хэсэг дээрээ. За гэтэл ямар ч нөхцөлд айгу ухаантайгаар шийдвэр гаргаж шийдэл болохгүй бол ингээд хичээгээд идэг. Гэхдээ яг ухаантайгаар efficient хамгийн үр ашигтай байх тооцохгүй бол яг тийм хангалттай биш байх нь шүү дээ. Тийм гэсэн үг. Ягаад гэвэл биднэрт маш их хэмжээний нөөц хэрэгтэй, биднэрт маш бага нөөц байгаа. Тэрийг айгу ухаалгаар зөв одоо хамгийн олон дахин нуглах үр ашигыг байгаль, нийгэм, эдийн засагт авчрах ийм хөрөнгө оруулалтыг бид нэр хийх хэрэгтэй байна. За хугацаас айгу байгаа гэсэн. За энэ зайлсхийсэн зардал эдийн засгийн ашиг нийгэм болон байгаль орчиндөө эргээд үзүүлэх үр нөлөө гэсэн гурвалсан үр ашигыг тус бүрт нь зөндөө тооцоо судалгаагаар баталгаажуулсан байж байгаа. Эндээс бол зөвхөн хэдийг нь дурдсан. Бидний хувьд ч гэсэн энэ маань бол шал өөр байна гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Тухайн газар нутаг хүмүүсийн онцлог те соёл зан заншлаасаас холбогдоод аюу өөрөөр болно. За үүнээс харахад уур амьсгалын өөрчлөлт амжилттай дасан зохицох шаардлага тодорхой байгаа ч хэрэгжүүл хангалтгүй байгаа. Энэ шийдвэр гаргагчид нь бол ирээдүйн эрсдлийг бүрэн тооцоолж чадахгүй байгаатай холбоотой. Хүссэн өөрчлөлтийг бий болохын тулд ийм 3 том хувьсгал хэрэгтэй гэж энэ яг одоо тасан зохиц гэдэг энэ тайланд бүгдийг нийлүүлж системчилж гаргасан байж байгаа. За 3 хувьсгалын хамгийн ихнийх нь ойлголтын хувьсгал буюу нийгэм эдийн засагт тулгарч байгаа энэ эрсдлийг бүрэн ойлгоод шийдвэр гаргалттай тусгах. Эрсдлийг ил тод болохын тулд хэний юу эрсдэл орж байгаа, яагаад гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэнгүүд ард эргээ товийн хөвшил хамтраад эрсдлийг эдийн засгийн шийдвэрт ботоогоор тусгах боломжтой гэсэн үг байхгүй юу? Мөн бусдын болон өөрсдийнхөө туршлагаас суралцах шинжлэх ухааны технологийн шинжилгээг дэмжих боломжит шийдлүүдийг ижлэх нөхцөл байдал усуудтай хуваалцах бусад усудаас бас суралцах шинэ бизнес загвар санхүүгийн үйлчлэгийг нэвтрүүлж турших хэрэгтэй. Үүний талаараас бид нар хөдөө аж ахуйн салбарын англи дээр нэлийн бас ярилцсан шинэ зөндөө боломж байна тий. Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг бизнес гэж бид нар бодох хэрэгтэй. За инхийн тулд орон нутгийн болон хот суурин газрын суугуул болон уугуул иргэдийн мэдлэгийг үнэлэх нь чухал юм аа. За бодлого төлөвлөлтийн хувьсгал буюу бодлого хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт шийдэл хэрэгжүүлэх процессыг сайжруулна. Энэ маань бол уур амьсгалын сорилтын бүх салбарт нөлөөтэй байдаг ийм олон шатны бүхий л нөөц эрхлийг тооцсон төлөвлөлт хэрэгтэй гэдгийг илэрхийлж байгаа. Орон нутгийн түвшинд төлөвлөлт санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдэл гэсэн чухал гэсэн. Яагаад гэвэл дээрээсээ доошогоо чиглэлтэй ийм шийдвэр гаргалтууд байх юм эсвэл доороос дэш явах юм гэдэг чинь бас их одоо чөлөөтэй зүйл байна. За хувийн хвшилч гэсэн өөрсдийн үйл
үйл ажиллагаа байгууллагын хөрөнгө хамгаалах төлөвтийг сайжруулахын тулд байгаа арьслыг ил тод мэдээлэх ийм төвшин бол бас бага байна гэж байна. Үүний хамгийн сүүлийн хувьсгал бол санхүүгийн хувьсгал буюу дасан зохицох санхүүжилтийг хурдан нэмэгдүүлэх юм хэрэгтэй шаардлагыг илэрхийлж байгаа. Олон нийт төрийн хөрөнгө оруулалтыг хангах, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих гол их усур. Тэгвэл хувийн хвшил хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэд бүтцийн, нөөц санхүүгийн, даатгал зэрэг төртэй хамтран ажиллаад одоо илүү ашигтай бас илүү бага эрсдэлтэй ийм шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй гэсэн үг. Хөгжиж буй орнуудад бол олон улсын санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлага одоо ч гэсэн чухал байна. За энэ гурван хувьцаалыг бол бүрэн хэрэгжүүлж чадах юм бол хүний амнаас ирээдүйн орлого амжиргаа, орон гэр, ажлын байрыг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалж чадна. Баярлалаа. Ойлголоо гэрлээ. Тийм. Ерөнхийдөө байгаль орчин гэдгийг хөвчлэн хүмүүс зардал гэж хардаг байсан. Тэгэхэд нөгөө утгаараа бид нэр эрсдлээс хамгаалж байгаа буюу хөрөнгө оруулалт байгаа тийм. Тэрийг ойлгомжтой байдлаар танилцуулж өглөө. Мөн Аяринда баярлалаа. Ерөнхийдөө даван туулах, дасан зохицох энэ adaptation гэж хэлээд байгаа энэ ойлголтын маань хэр том цар хүрээнд хэр том байдлаар бидэнд нөлөөлж болохыг ойлгомжтойгоор тайлбарлаа гэж бодож байна. Одоо та хоёрын хэлсэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг тэр утгаараа дасан зохицох үйл ажиллагаанд хамгийн хамаатай түлхүүр хэдэн салбаруудын зарим баримтуудыг дурдж үзүүлээ л да. Хамгийн анхных нь болохоор хүнс, хоол шимж тэжээл гэдэг бол бидний хамгийн чухал хэрэгцээ. Энэ асуудал хаашаа чиглэх вэ? 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээ 50%-аар нэмэгдэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол ургацын хэмжээ 30%-аар буурах эрсдэлтэй гэж гэрлэлж байсан. Энэ нөгөө хэрэгтэй ба нийлүүлэлтийн зарчмаар хүнс илүү үнэтэй болох эрсдлийг шууд харуулж байна. Эрэлт нийлүүлэлт нь өөрчлөгдөд эрэлт нь ихсэдэдэг 50%-аар ихсэдэдэг, нийлүүлэлт нь 30%-аар багасчихна. Иймд илүү тогтвортой хүнсний ирээдүг бий болохын тулд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтэд ихэнх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт судалгаа хөгжлийг идэвхжүүлэх нь ашиг зардлын харьцааг 2:1-ээс 17 оны хүртэл болгох боломжтой. Мөн төрийн санхүүжилт ба тариаланчид фермерүүдэд өгдөг урамшууллыг урт хугацааны тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөд нийцтэй үйлдвэрлэлтэд уялдуулах, мэдээллийн технологийн инновацийг илүү өргөн хүрээнд энэ салбарт нэвтрүүлж, санхүүжилтийг илүү хүртээмжтэйгээр авах боломжийг бүрдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг 500 сая жижиг аж ахуй эрхлэгч өрхий амжиргааны тогтвортой байдлыг бичлэхэд чухал ач холбогдолтой. Сая дөрвөн 500 сая аж ахуй эрхлэгч эрсдэлтэйгаа гэж хэлжсэн тийм. Хоёр дахь салбар гэх юм бол байгаль орчин байна. Байгаль суурилсан шийдлүүд нь усны урсгалыг зохицуулах, эрэг орчмыг хамгаалах, хотуудын хит халуунд сэрүүхэн байлгах, дэд бүтцийг нөхөх хэрэгтэй. Хэдийгээр эднэр нь нийгэм эдийн засгийн тогтвортой байдлын суурь боловч байгаль хурдтай дороодж байгааг бид байнга бодолцож явах хэрэгтэй. Байгаль хамгаалалт, нөхөн сэргээлтийн өргөн цар хүрээтэй ажил хэрэгжүүлэхийн тулд одоо байгаа улс төрийн амлалт, жишээлбэл биологийн олон янз байдлын конвенцээр дамжуулан амлалтууд олон улсад өгсөн байдаг тийм. Гэх мэт энэ хэрэгжүүлэх хац дэвшлиг бид нар хурдсгаж газрын ашиглалт ба хөрөнгө оруулалтын шийдвэр байгалийн нөөцийг зохих ёсоор нь үнэлэх, байгаль хамгаалахад зориулсан төр хувийн хвшлийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Байгаль суурилсан олон дасан зохицох шийдлүүд нь хүлэмжийн ялгаруулалтыг бууруулахад ч бас мөн аш тустай. Тэгэхээр хүлэмжийн ялгарлыг бууруулах гэж бид нар өмнө ярьж ирсэн сэдвүүдтэй уялдж байна. Дээрээс нь бид нар дасан зохицох шийдлүүдийг бий болгоно гэсэн үг. 2030 он хүртэл дэлхийн дундаж дулаалыг Цельсийн 2 градусаас давхар доош барихад шаардлагатай хүлэмжийн бууруулалтыг 3.1-ийг нь хэм байгаль орчны салбараас бид нар бууруулах боломжтой байна гэж тооцоолж байна. Дараагийн салбар бол ус байгаа. Ус уур амьсгалын өөрчлөлт, усны тогтолцоо, нөөцтэй салшгүй холбоотой. Бид нар өмнө хэлжсэн миний очиж исэн айл усны одоо ил гарч байхгүйгээс болж сахалт айлууд нь бас нүүсэн гэж ярьжсэн. Тэгэхээр амжилттай дасан зохицохын тулд усны сав газрын эрүүл мэнд болон усны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг ихсгэх, ус ашиглалтыг эрс сайжруулах маш өндөр давтамжтай тохиолддог болсон энэ үер ган зэрэг уур амьсгалын шинэ эрсдлийг төлөвлөлт, үйл ажиллагааны бүх түвшинд нь
уялдуулж бодолцох шаардлагатай. За илүү оновчтой ус хуваарлалт ашиглалт нь уран амьсгалын өөрчлөлтийн үед эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд энтэг хятад болон Төв Азийн дотоодын нийт бүтээгдэхүүн 7-12%-аар харин Африкийн ихэнх хэсгээр 6% буурах эрсдэлтэй гэж байна. Тэгэхээр усны менежментийн үндэсний тэргүүлэх зорилт болгон засаглалын томоохон шинжилэл хийж авах арга хэмжээгээ хөрөнгө оруулалтаар баталгаажуулсан орнууд энэ шинээр ирж байгаа энэ шинэ уур амьсгалдаа илүү сайн дасан зохицож хөгжих магадлал нь илүү өндөр болно гэсэн. Үүнд дасан зохицож чадаагүй орнууд үүнийг хийгээгүй байгаасаа үүдээд ноцтой асуудалтай тулгарх юм аа. За дараагийн гол салбар бол хот байгаа. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотуудад амьдардаг бөгөөд хотууд бол боломж, инновацийн төв. Уг нь бол данч дасан зохицох хүчин чармайлтууд нь сайн төлөвлөгдсөн тохиолдолд энэхүү хотуудад байдаг боломж, инновацийн хүчийг ашиглаж эдийн засгийн их өгөөж бий болгож чадах болно. Жишээлбэл эргийн хотуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн далайн түвшний өсөлтөд зохистойгоор дасан зохицох зардал нь ямар ч арга хэмжээ авахгүй байснаас 10 дахин бага. Тэгэхээр ямар нэгэн үйл ажиллагаа хийгээд зардал гаргах нь зардал биш. Харин 10 дахин бууруулчихлаа шүү дээ энэ тохиолдол тий хэмж байгаа тохиолдол. Илүү доктортой байдлаар хотыг иргэддээ үзүүлэх үйлчлэгийг төлөвлөх хүрхийн тулд хотууд уур амьсгалын эрсдлийн мэдээлэл техникийн чадамжинд хөрөнгө оруулж наривчлсан газрын зураг олон нийтийн нээлттэй өгөгдөл мэдээлэл тулгуурлаж шийдвэрээ гаргах шаардлагатай гэж байна. Би бас нэг энэ дээр нэг мэдээлэл хэлэхэд Шанхай хот маань хотынхаа бүх байшин барилгаас ахуулаад дид бүтцээ бүгднийг 3D модельээр хийсэн тэр бичлэгийг би харж байсан байхгүй. Тэгсэн чинь одоо жишээ нь гал унтраах юм усан жижигхэн гал унтраагчуд байдаг штэ. Одоо шууд хоолоогоо шууд холбол ус гарч ирэх боломжтой байдаг. Тэрнийх нь байрлал нь модель болон жинхэнэ хоёрынх нь хоорондын зөрүү 1-2 см-ийн зөрүүтэй байсан гэсэн. Ямар өндөр наривчлал. Маш өндөр наривчлалтаар хийж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хотын төлөвлөлт тэрнээс гарах эрсдлийн менежмент ямар өндөр түвшинд байх гэдэг нь шууд тэндээс тэр мэдээлэлээс л харагдчих боломжтой байгаа да. Авах арга хэмжээнд баруул секундын зөрүүтэй л боломжтой юм. Тэгэнгүүт хамгийн ойр ус хаана вэ? Хамгийн ойр мэдээлэл хаана вэ? Энэ хооронд ямар маневр гаргах боломжтой гэдэг бүх симуляцийг нь тооцсон бүр байх боломжтой байгаа байхгүй тий. Тэгэхээр мөн үерийн болон хит халуунны эрсдлийг бууруулах байгальд суурилсан шийдэл уур амьсгалын өөрчлөлтөд маш их үр дүндгийг албан бус суурьшлийн бүсэд амьдардаг 880 сая хүний амьдралын нөхцөлийг сайжруулахад хөрөнгө оруулж иж ирээдүйд гарах зардлаа бууруулах боломжтой гэж тайландаа дурдсан байна. Одоо хоттойгоо уялдуулаад дараагийн салбар болох дэд бүтцийг дэд бүтцэн дан ганц хотоос гадна мөн хүмүүсийн хамгийн идэвхтэй суурьшлийн бүсээс гадна үйл ажиллагааны бүстэй холбож өгдөг байгаа тийм. Бомб, зам, эрчим хүч, ариун цэврийн байгууламж, ариутгах татваргын байгууламж, бохир ус, харилцаа холбооны систем зэрэг бүх төрлийн дэд бүтэц уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэлд өртөж байна. Одоо байгаа дэд бүтцийн уур амьсгал төсвөртэй болгох шинэ дэд бүтцийг тогтвортой төсвөртэй хэлбэрээр барих нь эдийн засгийн хувьд хамгийн зөв шийдэл юм аа. Энэ дэд бүтцэд оруулсан хөрөнгийн зардал ашигын харьцаа дунджаар 4 харьцах нь 1 байдгаас харагдана. Дэд бүтцэд оруулсан хөрөнгийн зардал ашигын харьцаа дунджаар 4-1 байдаг гэхээр маш ашигтай болчихж дээ. Тийм. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд нь тогтвортой байдлыг шууд нэмэгдүүлэх ёстой. Хотын борооны ус зайлуулах эсвэл далайн түвшний өсөлтөөс эрэг орчмын хүн амыг хамгаалах гэх мэтээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн болон хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг зардал ашигын хуваалцсан холимог загварыг хөгжүүлэх шаардлагатай гэж дурдсан байна. Бас бид нар зөвхөн хувь хүний хөрөнгийн хамгаалахаас гадна бүх системийг илүү тогтвортой байлгахад чиглэх нь чухал. Яг үнэ яагаад гэвэл дэд бүтц маань өөрөө ганц хувь хүний өмч биш байдаг, олон нийтийн өмч байгаад байдаг тийм. Үүнд хаана юу байрах, аль бүтцийг шинжлэх талаар
зөв сонголт хийх боломжтой бол ногоон дэд бүтцийг тэргүүлэх чиглэх болгох гамшиг учирч хохирол үүссэн ч дэд бүтэд ажилласан хിവэр байх боломжийг хангах зэрэгт орно гэж байгаа. Дараагийнх нь яг энэ хэлсэнчлэн гамшигт учрах буюу гамшигын эрсдлийн удирдлага маань ямар хөө байгаа юм бэ гэдэг дээр уур амьсгалын өөрчлөлтөнд ихэвчлэн гамшигын давтамж, гамшигын эрчим нэмэгдснээр хамгийн түрүүнд илэрдэг нүдэн дээр. Жишээлбэл харсалх, үер, хит хаалтын давлгаа, ой хээрийн төмөр нь жилээс жилд илүү ойр давтамжтайгаар болох тэгтээ илүү хүчтэйгээр нүүрлэх хандлагатай байгаа. Ийм өндөр давтамжтай аюулт болон гамшигт үзэгдлээс бид нар урьдчилан сэргийлэх тохиолдох үед хүн амыг хамгаалах, дараа нь сэргээн босгох шаардлагатай. Хүн ам болон эд хөрөнгийг урьдчилан төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар аюултай бүцээс сайн дураар нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ гамшигын өмнө хүмүүсийг сэрэмжлүүлэх, гамшигын аюулыг даван туулах бэлтгэх ажлыг өргөжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр хүний амь насыг алдахаас сэргийлэхээс боломжтой бөгөөд энэ ямар ч хөрөнгө оруулалтын ямар ч өндөр өгөөжөөс илүү үн бид нар хүний амьны тухай ярилцж байна, тийм ээ. Эцэст нь нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, урьдчилан таамаглалт, суурилсан төлөлтийг хэрэгжүүлэх нь гамшиг тохиолдсон үед сэргээн босголтыг түргэсгэхэд нь бас тусалдаг байна. Тэгэхээр ингээд бид олон улсад уур амьсгалын өөрчлөлт тасан зохицоход яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг тодорхойлсон хэдэн салбаруудад ярилцлаа. Тэгвэл энэ шийдлүүд хэрэгжилттэй байгаа вэ гэдэг дээр ярилцъя. За би энэ асуултад Нүүбийн байгаль орчны хөтөлбөрөөс 2024 онд буюу хамгийн сүүлд гаргасан дасан зохицлын зөрүү тайланд дурдгдсан баримтуудыг үндэслэж хариулъя. За улсын уур амьсгалын зорилт хэрэгжилтийн тайлангуудыг нэгтгэж үзээд дэлхийн нийтээрээ бид нар ер нь хаана байх хэрэгтэйгээс одоо хаана явж байгаа хүртэлх цаг илрүүлж гаргасан энэ тайланд 5 зөрүү тусгагдсан байсан. За эхнийх нь дасан зохицох төлөвлөлтийн зөрүү. За хамрах хүрээний зөрүү буюу дэлхийн 171 улс нийт байх ёстойгоос 87% нь үндэсний дасан зохицох бодлого, стратеги эсвэл төлөвлөгөөний дор хаяж нэгтэй байна. Гэхдээ 10 улс ихэвчлэн энэ улсууд нь дайн мөрөлдөөнтэй улсууд байгаа. Ямар ч дасан зохицох төлөвлөгөө боловсруулах шинжгүй байна. За энэ нь COP28-аас гаргасан Арабын нэгдсэн Эмират улсын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй байдлын суурь нэртэй дасан зохицлын зорилтыг хэрэгжүүлэхэд саад болж байгаа. За чанарын зөрүү буюу олон улсын олон төлөвлөгөөнд баттай нотлохоо тодорхой хугацаа, зардлын тооцоо дутмагтуул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. За уялдаа холбооны зөрүү буюу үндэсний дасан зохицох төлөвлөгөө ба товчоор NAP гэж нэрлэдэг төлөвлөгөө болон үндэсний тодорхойлсон хувь нэмэр ба товчоор NDC зорилтуудын хоорондын уялдаа 68% байна. Харин 16% нь бүр огт уялдаагүй тэгээд үүнээс болж хөрөнгө оруулалтууд үр дүн муутай болж давхардал цоорхоо үүсэж байна. За дараагийнх нь дасан зохицох хэрэгжилтийн зөрүү. За хэрэгжилт удаан тогтворгүй жил бүрийн өсөлт хэлбэлзэл ихтэй байна. Санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн төслүүдийн тал орчим нь хангалтгүй эсвэл доктортой биш гэж үнэлэгдсэн. Засаглалын сул дорой байдал, хууль эрх зүйн болон санхүүгийн бэрхшээл чадварын хязгаарлалт хэрэгжилтэд маш их саад болж байна. Энд дурддаж байгаа засаглалын талаар дараагийн ангиудаараа дэлгэрэнгүй ярилцах болно. За хэрэгжилтийн үр дүнгийн талаарх мэдээлэл маш хомс. Тэгээд өөрсдийн хариу арга хэмжээ хангалтгүй гэж бүр бүх улс дүгнсэн. Бүх улс хангалтгүй хэрэгжүүлээд байгаа юм шүү дээ. Бүх улс. Тэгээ тайвширч чадахгүй тийм. Тэгээ ерөөсөө тайвширч чадахгүй тийм. 3 дугаарх нь болохоор санхүүжилтийн зөрүү байна. За уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөцийн асар их зөрүү байна. Шаардлага нь жилд 215-аас 387 тэрбум $. Маш их мөнгө. Хуваарлагдаж байгаа санхүүгийн урсгал нь зөвхөн 2022 оны жишээгээр авч үзэхэд 28 тэрбум $. COP26-аас гарсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Glasgow-ийн пакт хөгжингүү орнууд уур амьсгалын санхүүжилтэд 2 дахин ихсгэх амлалтыг өгсөн. За 2025 он гэхэд энэ амлалтаа усууд биелүүлсэн ч сая хийсэн санхүүжилтийн зөрүү 5% орчмоор л буурахаар байна. Ерөөсөө л 5%. 25 он гэдэг чинь одоо энэ жил тэгэхээр уг нь
ядаж 56 тэрбум болох ёстой юм шүү дээ. За өрийн дарамт буюу хөгжиж буй орнуудын өрийн хүүгийн төлбөр нь за Хятад улсыг эс тооцоолсон шүү дээ. Дасан зохицох нийт хэрэгцээнээс илүү өндөр байгаа нь хэрэгжилтэд томоохон сад болж байгаа. Санхүүжилтийн төрөлдөх зөрүү буюу багаар хэрэгждэг хариу үйлдэл хэлбэрийн төслүүд нь санхүүжүүлэлт харьцангуй ихтэй. Гэхдээ харин урьдчилан таамагласан системийн өөрчлөлт хийх боломжтой төслүүдэд оноогдох санхүүжилт хамаагүй байгаа. За шудраг бус байдал буюу буцалтгүй тусламжаас бусад санхүүжилтийн төрлүүд нь эцэстээ тусламж авч байгаа хамгийн буурай орнууд руу зардлыг бүрэн даах хариуцлага шилжүүлдэг. Уг нь Нүүбийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай суур конвенц нь бохирдуулагч төлнө гэсэн зарчимтай ба энэ шудраг бус байдал нь уг зарчимтай шууд зөрчилдөж байгаа. За дөрөвдүгээрт бол чадах бэхжүүлэлт болон технологийн дамжуулалтын зөрүү байна. За арга хэмжээнүүд нь ихэвчлэн товч хугацааны зохицуулалт муутай, зардал өндөртэй, үр дүнгийн нотлохоо хомс байна. За салбаруудад хандуулах анхаарлын зөрүү буюу хөдөө аж ахуй, ус, хүнсний тогтолцоо хамгийн их хэрэгцээтэй. Гэтэл хөдөө аж ахуй дунджаар жил бүрийн дасан зохицох санхүүжилтийн 31%-ийг авч байгаа. Тэгээд усны нөөц, эргийн хамгаалалт, эрүүл мэндийн салбарууд хаягдчихж байгаа. Бэрхшээлийн зөрүү буюу эхний хөрөнгө оруулалт өндөр, эрх зүйн орчин сул, техникийн чадамж бага, мэдээлэл дутмаг байгаа нь шинэ технологийн нэвтрэлтэд саад болж байгаа. Жишээ нь нарны эрчим хүчээр ажилладаг услахааны системүүд хангалттай өргөн хүрээнд нэвтрэхгүй байгаа. Энийг хэлж байгаа гэсэн үг. Мэдлэгийн зураг буюу яг аль чадах технологи аль бүлэгт илүү үр дүнтэй вэ гэдэг талаар баттай мэдээлэл маш тутмаг байна. За 5 дугаарт сүүлийнх нь хамгийн сүүлд нь болохоор түрүүн хэлсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй байдлын суур зорилтуудын хэрэгжилтийн зөрүү. За ихэнх улс орнуудын төлөвлөгөө нь сэдвчилсэн зорилтуудыг тусгасан ч хэрэгжилт, хяналт, шинжилгээ, үнэлгээ гэдэг эднэрт бага анхаарал хандуулж байгаа. За мэдээллийн зөрүү буюу ирээдүйн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдлийн талаарх өгөгдөл мэдээлэл жигд бас олон салбарыг хамраагүй мэдээллийн хоосон зайнууд байгаа. Хяналт шинжилгээний зөрүү буюу ихэнх оронд мониторинг ба үнэлгээний тогтолцоо дутмаг, бодит амьдрал дээр дасан зохицох арга хэмжээнүүд үр нөлөөтэй эсийг хэмжих боломжгүй гэсэн ийм зүйлүүд байна. За тэгвэл манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ ямархуу нөлөөтэй байгаа вэ гэрлээ. За эхлээд бүгдээрээ уур амьсгалын үйлчлэгээний системийн 2021 онд гаргасан Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдлийн үнэлгээний тоймд ямар мэдээлэл байгаадаа танилцъя. Яагаад бас энэ үнэлгээний тоймыг бид нар авч ярьж байна вэ гэхээр манай улсын энэ жил өргөн барьсан үндэсний дасан зохицох төлөвлөгөөний аргачлалын суурийг судалж авах үед гаргасан ийм үнэлгээ юм билээ. Тэгэхээр бол энэ мэдээлэл маш уялдаатай бидний ярих зүйлстэй. Дахиад дээрэс нь бид нар одоо ярихдаа бол өмнөх хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах талаарх ангиуд дээр бас дурдаагүй зарим нэг тоо баримтуудыг уур амьсгалын өөрчлөлтийн одоо үр нөлөө болгож бас харуулнаа гэж бодож байна. За энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болж гарч ирэх бэрхшээлүүдийг бол бид нэр одоогоор бүгдээр ингэ мэдэхгүй байгаа ч гэсэн аль хэдийн тооцоо судалгаа прогноз нь гарсан байгаа л гэхэд айгүй хэрэгслүүд байж байгаа. За хамгийн ихнийх нь бүлэг тоонуудыг танилцуулъя. Эдгээр маань болохоор аль хэдийнэ одоо сүүлийн 70-80 жил гарчихсан байгаа уур амьсгалын өөрчлөлтийг ирээдүйн төлөвтэй харьцуулж харсан юм үзүүлэлтүүд байж байгаа шүү. За хамгийн ихнийх нь дараалсан халуун өдрийн тоо болвол одоогоос тухайд бол 21 он байсан тийм үү. Ер нь бол суур нь болохоор 1940 оныхтой ер нь харьцуулж байсан. Тэгэхээр тэр үеэс одоо бол бид нар ярих юм бол 80-аад жилийн өмнөөс гэвэл дараалсан халуун өдөр тохиолдохдоо 13 хоногор нэмэгдчихсэн юм байж. За тэгтэл ирээдүйд яах юм бэ гэвэл дараалсан халуун өдөр тохиолдохдоо бүр 6-аас 54 хоногор нэмэгдэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр бол нөгөө нэг энэ жил ялангуяа 2025 он дэлхийн нийтээр халууны давлгаа бас нэлийн боллоо тийм манай Монгол улс гэсэн тодорхой хэмжээгээр энэ халууны давлгааг мэдэрсэн баг. Тэгвэл одоо үргэлжилсэн байдлаар
Тэ 60 хоног хэдэн сараар халууны давлгаатай байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид нар бас үр нөлөөг нэлээд мэдэрнэ гэсэн шүү дээ. Тэгээд энэ халууны давлгаатай холбоотой эрүүл мэндийн нөлөөллүүд нь дэлхийд дахинда тий ангаах ухаанда тэр чигтээ бүрэн бас тодорхойлогдоогүй байгаа. Зарим нэг эмийн нөлөө хит халуунаас болоод өөрчлөгдөх зэрэгтээс илүү сөрөг нөлөө илэрх энэ төр бас боломж байж магадгүй гэсэн ийм эрүүл мэндийн ангаахын судалгаанууд бас байдаг. Гэхдээ энэ бол яг бид нар ийм байна, тийм байна гэж бүрэн хэлэх боломжгүй одоо идэвхтэй байгаа судалгаа гэсэн. За үүний дараа хурд тунцыг хэдүүлээ ярив. Хурд тунцыг бид нар өмнө нь хэрэг хэмжээтэй байгааг харьцуулж харж байсан бол хурд тундас 7% буурсан буюу одоо бороо гин дээр хэлж байна. Харин өвлийн тундас 22% нэмэгдсэн. Буюу өвөлдөө их цас ороод борооны өвлөлтөд бол бороо бага орж байна гэсэн. За энэ маань бол ирээдүйд яаж өөрчлөгдөх вэ гэх юм бол өвлийн хурд тундас энэ зууны төгсгөл үед бүр 15-аас 50% хүртлээр дунджаар нэмэгдэх боломжтой. Тэгвэл одоо нүуний түрүүн өмнөх ангиуд дээр ч гэсэн хэлжсэн нөгөө эрсдэс уур амьсгалыг шууд болгон тодорхойлоод байна шүү дээ. Зундаа илүү халуун, өвөлдөө илүү хүйтэн. Энэ болохоор юу байгаа? Өвөлдөө илүү дулаахан болж байгаа юм дунджаараа. Тэгвэл тэр маань бол хүйтэн газарт дунджаараа юм байна гэдэг нь хүйтэн газарт илүү хүйтрэхгүй гэсэн найдвар бас биш. Бичлэг тутгаараа бүр огцом эрс одоо үнэмлэхүй температурыг үнэмлэхүй үзэгдлүүдийг үзүүлсэн ийм нөхцөл байдал илүү болох боломжтой гэсэн. За үүний дараа болвол гандуу байдал ерөөхдөө эрчимжээд гангийн давтагдал нэмэгдэж байгаа. За гангийн давтагдал ирээдүйд энэ маягаараа үргэлжлээд авах юм бол 5-аас 45% нэмэгдэх. Гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр 2 удаа болж исэн одоо гангийн давтамж 3 удаа хүртэл болох боломжтой гэсэн тухайн ижлэн хугацаанд тий. Тэгтэл одоо ойрын үед бид нар бараг жил дараалан болж байгаа. Тэгэхээр жил дараалан бол үргэлжлүүлэн болсоор байх эрсдэлтэй гэсэн үг. За хэдийгээр хүйтний эрс суларч байгаа ч дунджаараа шүү. Өвлийн тундас нэмэгдэх тий. Хичнээн дунджаараа дулаан ч гэсэн маш их хэмжээний цас хаях. Тэгээд цаснаас болоод бид нар яадаг вэ? Талхиргаа агуулга уусдаг, зам хаагддаг тий. Дэд бүтцээр чигээр ашиглалтанд ордгоо манай мал зуданд үргэлжлэдэг хүн амьтан бас хосгодог, даардаг маш их сөрөг нөлөөтэй зүйл байж байгаа. Нөгөө талаас болохоор гандуу байдалтай холбоотойгоор зуудын давтагдал нэмж байна сая ярьсан. За тэгвэл зуудын давтагдал ирээдүйдээ 5-аас 40%-аар бас нэмэгдэх боломжтой гэсэн иймэрхүү одоогийн аль хэдийн ирсэн болон ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлууд байж байна. За тэгвэл уг таймд орсон бидний өмнө танилцуулаагүй аль болох олон салбарын уур амьсгалын өөрчлөлтийн жишээнүүдийг бид нэр харуулах гэсэн. Хамгийн эхнийх нь бол цэвдэг. За ерөнхийдөө цэвдгийн гүний температур нэмэгдэж идэвхтэй алдрал бол ажиглагдаж байгаа. Харин ирээдүйдээ бол Монгол орны нийт цэвдгийн талбай 2016-аас 2035 оны хугацаанд бол 16-аас 18%-аар багассан. 2046-аас 2065 оны хугацаанд бол бүр 33-аас 61%-аар буурахаар төсөөлөгдөж байгаа. За тэгэхээр бол энэ маш том цэвдгийн юм бол алдаж байгаа гэсэн. За үүний дараа усны нөөц. За ихэнх нуруудын усны түвшин буурах явцтай байгаа. 2015 оны мэдээгээр 832 нуур ширгэж талбай хэмжээ нь бол 7.8%-аар багассан. Ийм харамсалтай тоо баримтаж. Энэ бол халидинэ болцсон. Болохдоо 10 жилийн өмнө болоод тоологдсон байж байгаа. Тэгвэл бид нэр ирээдүйд уур амьсгалын өөрчлөлт ийм хурдтайгаар үргэлжлэл явах юм бол хээр говийн бүсийн нуур тойрмын усны тэнцэл бол усан гадаргын ууршил хийх нөлөөлөл үзүүлж хурааших нөхцөл бүрдэх хэрэгтэй байна. Буюу аль хэдийнэ хээр, аль хэдийнэ говийн бүс нуур тойрон болоод маш бага байдаг тийм. Гэтэл усны тэнцэл нь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод усан гадаргын ууршлаас бас болоод хураашна гэсэн үг илүү одоо илүү л цөлжин илүү л одоо хуурай болно гэсэн үг. За үүний дараа ойн нөөц гэж байгаа. Мөн үед жил дунджаар 206 мянганга төмөр дурсан. Ойн төмрийн давтагдал нь улам ихсээд төмөр гарах хугацаанд хавар эртэсч намар оройтоод
босоод төмрийн аюулын үргэлжлэх хугацаа бас дунджаараа уртсаж байгаа гэсэн ийм маш харамсалтай баримт байж байна. Хэрвээ бид нэр энэ чигээр үргэлжлээд авах юм бол ойд хээр өндөр болын тайгын бүслөрийн талбай нийтдээ багасаад хээрийн болон цөлөрхөг хээрийн бүс хойшлон дэлгэх магадaltaй буюу манайхан аль хэдийнэ одоо манай ойн бүрхөвч маш жижигхэн гэдгийг өмнөх ангиудаараа бид нар харж байсан. Гэтэл улам эндээс багасах юм эрсдэл байна гэж. За бэлчээр болон хөрсний талаар одоо уур амьсгалын ууршил яаж нөлөөлж байгаа юм бэ гэвэл бэлчээр нутгийн урамлын бүлгэмдэлд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байж байна. Харин ирээдүйд яаж өөрчлөгдөх вэ гэхлээр илүү тодорхой прогноз хийж байгаа энэ дээр бэлчээр ашиглалт их үед уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөөр 0-20 см дагуулгадах одоо хөрсний гэсэн үг шүү дээ. Тэгэхээр органик нүүрс төрөгч органик азотын хэмжээ 10-30% буурах. Газрын дээрх болон доорх биомасс 50-аас 80%-аар буурах магадaltaй гэж байгаа. Тэгэхээр чи одоо өвс тийм хэмжээгээр багасна гэсэн үг. Яг тийм гэсэн үг. За үүний дараагийнх нь байгалийн бүс бүслөөр ургамалжилт. Сүүлийн 15 жилд говь цөл хээрийн бүсийн талбай бол багасаад хуурай хээр, уулын хээр, бутархаг хээрийн талбай аль хэдийн нэмэгдсэн байж байгаа. Тэгвэл ирээдүйдээ яах боломжтой гэвэл хуурайн зэргийг ашиглаж тооцоолсон дүнгээр хүлэмжийн ялгарлалтын их хувилбараар байгалийн бүс бүслөрийн талбайн өөрчлөлт 2050 оны үед говь цөлийн бүс нь бол 12-аас 23%, хээрийн бүс нь 36% нэмэгдэж. Бүр ингээд ер нь л өвс ургамал ургадаггүй байгалийн бүс бүслөр нь шал ондоо ийм ус болох боломжтой гэсэн. Харин ойд хээр өндөр уулын бүсийг 41-ээс 80%-аар багасгах гарч байгаа гэсэн. Буюу ойд хээр өндөр уулын бүсээ говь цөл хээрийн бүс рүү бид шилжүүлчих юм эрсдэл байна гэж ургамалчлалын тархалт зөөлөн бүрэлдэхүүний өөрчлөлт илэрхийлж толцсон байж байгаа. За үүний дараа болохоор биологийн зарим төрөл. За зарим чиглэлтгүй ер нь биологийн олон янз байдал гэж бид нар хэлж болно. Одоогийн байгаа өөрчлөлт бол уур амьсгалын өөрчлөлт манай орны амьтны аймгийн бүлгүүдийн зарим зүйл амьтдын амьдрах орчин эдээшил нутагт нөлөөлж байгаа. Энэ бол нэлийн ерөнхий байна тийм үү. Тэгвэл хэдүүлээ ирээдүйд яах вэ гэдгийг харцгаая. Зарим төлөөллийн хөвгтөн, жигүүртэн, шавжин голомт, тархас нутгийн ирээдүйн талбай өөрчлөлтийн үнэлгээгээр тэдгээр нь буурах магадaltaй гэж. За үүний дараа газар тариалан буюу бид нар бас бүтээн аж ахуйн салбарын ангиараа бол бас нэлийн хэмжээгүй арчих сайн юм сэдв байж байна тийм. Гэхдээ өмнөд болохоор гасан зохицлын үед ямар нөлөөллүүд гарч ирсэн байсан бэ? Тэрнээс юуны онцлогоор байсан бэ гэвэл Монгол улсын нийт үр тарианы 90%, төмсний 60%, тармил тэжээлийн 70%-ыг услахаагүй нөхцөлд тариалж байна гэж. Тэнгүүд өмнө нь услах боломжтой байсан газар бид нар газраа ер нь хагалж гисэн шүү дээ. Үржил шимтэй газар те устай нөөцтэй газар ч гэсэн багаснаас болоод бол иймэрхүү байдлаар услахаагүй тариалангийн талбай бол ихсэн байж байгаа гэсэн. За хоёрдугаарт бол бид нар ирээдүйд ямар болох боломжтой вэ гэвэл тариалж буй сорт бүсний үржил шимийн мөхтэй өнөөгийн хэвээр байна гэж үзэх юм бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тооцоход 2035 он гэхэд буудаан ургац 9%. За 2080 он гэхэд 18%, 2100 он буюу энэ зууны төгсгөл үед бол 37%-аар бүртгэлтэй байна гэсэн. Тэгэхээр ижлэхэн газраас бид нар иймэрхүү бага хэмжээний зөвхөн буудаа гэх боломжтой. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт нөлөө. Тэгэхээр тун харамсалтай байгаа. За үүний дараагийн сэдэв бол мал аж ахуй. Сүүлийн жилүүдэд малын шинэ өвчин 26, дахин сэргэж байгаа малын өвчин 8, хүрээгээд хэлж байгаа малын өвчин 6 байна гэж тогтогдсон байна. Энэ нь бол энэ зууны дунд үе гэхэд малын зөв бос хорогдол өнгөрсөн хугацаанд байсан хэмжээнээс 50 гаруй хувиар. Зууны сүүлч гэхэд 2 дахин илүү нэмэгдэх ийм хандлагыг харуулж байгаамаа. За мөн үед байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улс орны нийгмийн эдийн засаг жил бүр ойролцоогоор 50-аас 70 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа нь өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад бараг 10-аас 14 дахин өссөн. 10 жилийнхтэй харьцуулахад 2011 зөрөө гэсэн үг тий. Тэгэнгүүт энэ чинь юу гэсэн үг вэ тий. Тэгтэл бид нарын хамгийн анхны үлэмжийг бууруулах талаар ярьж байхдаа танилцуулсан хохирол бол бас бага тооцогдсон байх магадaltaй гэсэн үг. Олон талт одоо өртөг зардлыг биш ганцхан эдийн засгийн шууд тохирлыг бас тооцсон дүн байсан бол цаарч байна. За хэрвээ бид нэр энэ чиглэлээр энэ
чигээр яваад ах юм бол агаар мандлын гаралтай аюултай үзэгдлийн давтагдал энэ зууны дунд үе гэхэд буюу 2050-аад он гэхэд одоогийнхоос 23-аас 60% нэмэгдэхээр. За хамгийн сүүлд танилцуулах салбар үйл ажиллагааны чиглэл бол нийгмийн эрүүл мэнд, үер, адар, бороо, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигын давтамж ихснээр эргээд амь насаа алдах, сэтгхүйн эмрэлд орох, орон гэргүй болох, эмнэлгийн тусламж үйлчгээ саадах зэрэг ийм маш ноцтой эрсдлүүдтэй болов бид нар аль хэдийн очирсан байж байгаа. Үнээс цаашаа уламж ихсэн гэсэн үг энэ эрсдлүүд нь. За тэгвэл дараагийн асуулт бол манай улсад дасан зохицох чиглэлээр нь ямар ажлууд хэрэгжиж байгаа юм бэ те? Биднэрт ямар шийдэл байна вэ гэдээ ярих юм бол Нобелийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суур конвенцийн Парисын хэлцээрийг манай улс сойрхон болсныхаа дагуу 2016 онд эхний үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт буюу NDC-г гаргаж илгээсэн. За тухайн үед хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах зорилтыг бид нэр дэвшүүлсэн байсан ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох чиглэлийг бол орхитуулсан байсан. Үүний дараа энэ анхдагч төлөвлөгөөгөө 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж хагаад 2020 онд NDC-гийн шинжилэн тодорхойлсон. Тэгээд шинжилэн тодорхойлохдоо дасан зохицлын чиглэлийг оруулсан нь тун авааштай хэрэг байсан. Үнэхээр авааштай байсан. Яагаад тэгэхээр бид нэр NDC-гээ бас илгээсний дараа хэрэгжүүлж хахад иргэний нийгмээс олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн энэ бүлгэм хүрээллээс танай улсад бол дасан зохицлын чиглэлийн ерөөсөө төлөвлөгөө дурдагтааг байна. Энийг заавал оруулах хэрэгтэй гэж бас шаардж байсан болохоор энэ бол маш авууштай сайжралт байсан байна. За тэгвэл энэ NDC дасан зохицох арга хэмжээг дараах 8 салбараар тодорхойлж байсныг дурдах юм бол малгай жохой бэлчээр, газар тариалан, усны нөөц, ойн нөөц, байгалийн олон янз байдал, байгалийн гамшигын эрсдлээс хамгаалах 7 тоног нийтийн эрүүл мэнд, 8 дахь буюу хамгийн сүүлийнх нь иргэдийн амжиргаа, нийгмийн хамгаалал гэж байгаа. Тэгвэл энэ жил бид NDC 3.0-ыг шинжилээд тодорхойлсон. Дотор нь өмнө тусгадаагүй салбаруудыг оруулсан. Тэгээд бас зорилттой ахиулан шинжилсэн манай улсын уур амьсгалын засаглал тодорхой хэмжээгээр сайжирч байгаа гэдгийг бас хэлж байгаа. Бид нэр энэ дээрээс баярлах хэрэгтэй. Тэгвэл баярлаа зогсохгүй үүний одоо хэрэгжилтийг илүү хангах. Тэгэхээр дээрс нь илүү амбицтай болоход бас өөртөө саналыг илгээж авах хэрэгтэй гэсэн. За энд шинээр нэмэгдсэн салбаруудыг энэ бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох чиглэл шүү. Энэ дээр нэмэгдсэн нь бол боловсрол, соёлын салбар. За бид нар боловсролын салбарын талаар дараагийн ангиудаар бас подкастаараа ярина. Мөн энэ шинэ NDC-д өмнө байгаагүй салбар дундын нийтлэг зорилт арга хэмжээ гэсэн юм шинэ хэсгийг оруулсан байсан нь бас үнэхээр авууштай сайн зүйл байсан. За энэ бол эхнийх нь бүх талын оролцоо, хүүхэд залуучууд, нийгмийн эмзэг бүлэг, гендерийн тэгш байдлыг хангасан зорилт арга хэмжээг хүлэмжийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох бүх чиглэлд, бүх салбарт одоо энэ линз энэ бол ингээд бид нар нүдний шил гэсэн үг. Энэгээр харна гэж бол бид нар ойлгож байгаа иргэний нийгмийн хувьар. Хоёр дахь нь бол хууль эрх зүйг бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн татвар орчныг бүрдүүлэхэ гэсэн байж байгаа. Бид нараас өмнө ярьж байсан шүү дээ. Эхлэлийн сар 2025 төслийн үеэр Монгол залуучуудын уур амьсгалын бодлогод оруулах саналыг цуглуулахдаа бид нар залуучуудад хүүхдүүдэд ээлтэй биднийг харгалзаж тусгасан, бидний хэрэгцээ шаардлагыг оруулсан уур амьсгалын бодлоготой болох юмсан гэж маш ихээр хүсэж исэн гэж бас ярьж исэн тийм. Эндээс харахад бол бид нар бас өөрсдөө ямар нэгэн өөрчлөлтийг хүсэж байгаа олвол нийгэмдээ байгаа өөртөөгөө ижилхэн ашиг сонирхолтой ижилхэн нөхцөл байдалтай байгаа хүмүүстэй хамтраад өөрчлөлтийг хийх боломжтой гэдгийг бас бид нар харж байна. Энэ өөрчлөлт бол бид нартай шууд холбоогүй ч гэсэн бид нар өөрсдөө саналыг зохих хүмүүст нь явуулсан болохоор магадгүй бас бидний оролцооноос болсон ч магадaltaй гэдэг тийм найдвар байгаа. Сэтгэл байгаа. Дараагийнхаа үйл ажиллагааг хийх одоо уран болж байгаа гэсэн. За Парисын хэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд улс орнуудыг боловсруулж хэрэглүүлэхийг уриалж байсан. Гэхдээ NDC шиг заавал илгээх албагүй нэгэн баримтчиг байсан. Энэ маань бол үндэсний уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох төлөвлөгөө буюу NAP 20-ны дурдж байсан. Манай улс 2021 он түүнээс ч өмнө эхлээд дасан зохицох хэрэгцээг тодорхойлоод аргачлалыг нь тодорхойлоод уг баримтчгийг бол тодорхойлж эхэлж байсан. Боловсруулж эхэлж байсан бол үүнд 2020 оны NDC тусгацсан 8 салбарын дагуух хэрэгцээ шаардлага хийгдэх үйл ажиллагаа төлөвлөгөө орж ирсэн юм байна.
За энэ нафт дурдгсан үйл ажиллагааны хэрэгжилтэд шаардлагатай санхүүгийн нөөц нь бол 2030 он гэхэд 7.8 тэрбум $. Буюу дасан зохисын санхүүжилтийн зөрүү нь 172 их найт төгрөг. Энэ маань бол жилийн бараг 500 сая $. 499 сая гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бас энэ санхүүжилтийн талаар эрх ангиудаа илүү дэлгэрэнгүйгээр ярилцах ба угаар Монгол улсын дасан зохицох нөхцөл байдлыг танилцуулж туслаа. За тэгвэл одоо хэдүүлээ бидэнд уур амьсгалын өөрчлөлт дасан зохицож даван туулах ямар арга зам бололцоо боломж харагдаж байна. Бас ихтгэл найдвар хаана байна вэ гэдгийг хэлцгээе. Яг өмнө чиний танилцуулж байсан Adapt Now гэдэг төслөөс бид нар ямар хөө боломжийг, ямар арга замуудыг эрэлхийлж болох вэ гэж харж болж байна. Ингээд ямар ч байсан үр ашигын зардлын харилцааг бодолцож яг ямар арга хэмжээнүүдийг хамгийн түрүүнд бид нар хийх юм. Аль нь биднэрт үр ашигтай мөн бага зардалтай байхаа гэдгийг төрүүлээ бодчих юм бол бид нар нөгөө богинохон бага байгаа нөөцөө яг аль зөв тал руу чиглүүлэх вэ гэдгийг харж болох гэдэг тийм. Тэгэхээр нэгдүгээрт байгалийн гамшигын талаар иргэдэд урьдчилан анхааруулж эрт сэрэмжлүүлэхийн системийг хүчжүүлэх гэж хэлсэн байна. Одоо энэ төрөний тайланд хоёрдугаарт шинээр баригдаж байгаа баригдах дэд бүтцийг гамшигт төсвөртэй болгох. Гуравдугаарт хуурай болон хагас хуурай бүс нутгуудад услаагүйгээр тариалан эрхлэх хуурай тариалангийн ургацыг сайжруулах. Бид 90% ургацаа услаагүй хийдэг гэсэн. Тийм болохоор энийг ургацаан гарт маань зуны ган гачигдлаас болж буураад байгаа гэж ярьж ирсэн шүү дээ, тийм. Тэгэхээр энд бүс нутг нь хуурай биш байсан ч гэсэн хурд үндэсний тогтворгүй байдал, услагааны найдваргүй байдлаас болоод хуурай газар тариалан эрхлэх талаар бас яригдж байгаа. Ийшээгээ анхаарлаа хандуулах. Дөрөвдүгürt нөгөө мангро модыг хамгаалах гэж хэлсэн байгаа. Энэ нь илүү дулаан орнуудад илүү зохимжтой шийдэл байсан. 5 дугаар тусны нөөцийн менежментийг илүү төсвөртэй болгох гэд ингээд секторуудаа бол гаргаад ирчихсэн байна. Энэ бол гэхдээ дэлхийд дахинд хийгдэж байгаа үр ашигын харьцаа, үр ашиг болон зардлын харьцаа. Үүнтэй ижилхэн бид нар бас өөрсдөө дотооддоо индикатор гаргаад яг аль нь үр ашигтай байх болон аль нь бага зардалтай байдлыг харьцуулаад судалгаа хийгээд үзэх юм бол бидний бас өөрсдийн хамгийн түрүүнд хэрэгжүүлэх 5 чиглэл маань гарах боломжтой гэсэн. Хэрвээ бид нар тэрийг гаргаж чадах юм бол тэгтээ миний бодлоор жишээ нь усны нөөцийн менежмент болоод байгалийн гамшигын талаар эрдэд өөрчлөлт сэрэмжлүүлэх технологи гэх мэт энэ зүйлүүд нь бол байх бах. Тэгтээ бид нар энийг өөртөө гаргаад ирэх юм бол харьцангуй шууд бид нар үйл ажиллагаагаа хийх боломжтой болчихж байгаа гэсэн. Харьцангуй бид нар цаашдын эрсдлийг бууруулад ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болчихно гэсэн. Тэгэхээр улсынхаа нөхцөл байдлаа тохируулаад хэрэглэх нь бол тохируулаад энэ аргачлалыг ашиглах нь их зүгээр санагдаад байгаа. Хоёрт нь тасан төгслийн гурвалсан ашгийг бүх ажил дээрээ тусгаж үзэх хэрэгтэй. Эхний энэ арга хэмжээний ачаар урьдчилан сэргийлж чадсан буюу зайлсхийсэн зардал. Дараагийн энэ арга хэмжээг авснараа хүртэх эдийн засгийн үр ашиг. Гурав дахь нь тухайн арга хэмжээний нийгэм байгаль орчинд авчрах үр ашиг гэж энэ гурван элементийг харьцуулж үр ашгийг нь яг аль ажлууд дээр тусгахаа гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Үүний дараа 3 төрлийн ойлголтын хувьсгал хийх хэрэгтэй гэж яг Adapt Now дээр хэлсэн. Гэрлэгээ хэлсэнчлэн ойлголтын хувьсгал, бодлого төлөвлөгөөний хувьсгал, санхүүгийн хувьсгал хийх хэрэгтэй гэдэг дээр бид нарт дахиад нэг өөртөө боловсруулад үзэх юм бол арга зам байгаа юм болов уу? За одоо би боломжийг илүү тайлбарлаж яриа. За өмнө хийгдээгүй байсан суурь судалгаа эрсдлийн үнэлгээнүүд олон их сурвалжаар хийгдэж илүү баталгаажд байгаа мэдлэгийн хуримтлалын боломж байна. Үүний ачаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар үүнд дасан зохицох хэрэгцээний талаар монголчууд илүү их мэдээлэл авч илүү сайн гүнзгий ойлгож эхэлж байна. Энэ нь түрүүн хэлсэн ойлголтын хувьсгалын үндэс болох нийгмийн хөгжлийн боломж байна. За өмнө байгаагүй шинэ бодлогууд хэрэгжиж эхэлж байгаа нь цаг хугацааны боломжийг танилцуулъя.
За эндээсээ 3.0 дасан зохицох 10 чиглэлийн салбар дундын 2 чиглэлийн ажлууд байгаа. Дахиад NAPT 8 чиглэлийн ажлууд бас байгаа даа. За энэ олон ажлыг хэрэгжүүлэхдээ санаагийн хэлсэн шиг эсвэл илүү дээр аргачлалуудыг судалж ажлын эренбийг тогтоох илүү аль нь илүү чухал вэ гэдгийг нөөцийг давхардуулахгүйгээр хуваарлах боломж харагдаж байгаа. Энэ хэрэгжилтийг илүү сайн хянаж хэрэгжүүлж чадвал бид бодлого төлөвлөлтийн хувьсгал хийх боломжтой. За дараагийн ангиудаар илүү дэлгэрэнгүй яригдах бага нүүрс төрөгчтэй эдийн засагт шилжих, ингэснээр шударга байдлаар алдагдал өхөрлөө тооцоолох, нүүрс төрөгчийн зах зээлд оролцож санхүүжилт босгох гэх мэт санхүүжилтийн нэмэлт боломжууд бас байгаа даа. Бид нэр энийг илүү дэлгэрэнгүй удахгүй ярина. За баярлалаа. Баярлалаа Ирэн, баярлалаа санаа. Эхлээд дараах замуудыг танилцуулсан, дараа нь бас боломжуудыг олж илрүүлж гаргаж ирсэн. За би тэгвэл бид нарт ингээ хэрэгжих боломжтой арга замуудыг хэрэгжүүлчих юм бол хин хинд ямар ашигтай вэ гэдгийг энд сэтэл хэсгээрээ гаргаж ирээ гэж бодож байна. За юуны өмнө бол үр ашигын зардалтай харьцахын харьцааг бодолцож эренб тогтоох. Энэ дэлхийд дахинд тооцоолсон тооцоо байсан шүү дээ тий. Энэ 5 чиглэлд бид нэр 10 жилийн хугацаанд мөнгө зарцуулчих юм бол тий санхүү зарцуулчих юм бол үүнийхээ үр ашгийг болов 4 дахин тий зардлаасаа 4 дахин хэмжээгээр хүртэх боломжтой гэж хэлсэн. Тэгвэл энэ дундаас бүр яг энэ тодорхойлсон байгаа ажлуудаас манайхтай холбогдох бол нэлээд бас байна. За юуны өмнө бол байгалийн гамшигын талаар иргэдэд урьдчилан анхааруулах, эрс сэрэмжлүүлэхийн системийг хөгжүүлэх буюу манай улс шиг ийм том газар нутагтай айгуу тархан байдалтай ийм газар бол мэдээллийг одоо цаг хугацаа орон зай хэмнээд хүргэх нь бол маш даваа талтай болно гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ чиглэлээр идэвхтэй ажиллах юм бол үр ашиг зардлын харьцаа одоо энд хэлсэн дөрөвний нөгөө нэг 10 дахин их дундчтай ер нь дүүхээр ярих болов гэж бодож байна. За үүний дараа бол шинээр баригдаж байгаа шинээр баригдах бүтцийг гамшиг төсвөртэй болгох гэж байна. Тэнгүүд зарим нэг одоо манайд бол хөгжиж байгаа ус болохоор дэд бүтцийн шинжилэлт тэгээ дахиад дээрээс нь хөгжүүлэлт бол ер нь байнга явагдаж байгаа. Тэгэхдээ шинээр баригдаж байгаа нь бол бас нэлийн гамшиг төсвөргүй ирээдүйрээ чиглэсэн биш байгаад байгаа болохоор бид нэр энийгээ болоод тий ятаж зөв чиглэл рүүгээ удаанаар ч гэсэн явмаар байна гэдэг ийм сэтгэлээжтэй. Тэгэх юм бол одоо оруулж байгаа мөнгөө одоо буруу тишийг нь явуулаад байхаш бид нэр үр ашгаа зардлаасаа бүр илүү дахиулж тий ур амьсгалын өөрчлөлт төсвөртэйгээр хүртмээр байна шүү дээ тий. За үүний дараа бол хуурай тариалангийн ургацыг сайжруулах гэж байна. Түрүүн бидний бас дурдсан баримт байсан тийм ээ. Монголын газар нутгийн одоо газар тариалангийн нутгийн 70% нь аль хэдийн хуурай тариалалтыг эрхэлж байна гэж байна. Энэ үед биднээтэй ургацыг сайжруулад услагааны систем технологиудыг яагаад нэвтрүүлж болохгүй байгаа юм бэ? Ялангуяа нөгөө нэг нарны сэргээгт хэрчим хүчээр суурилсан услагааны систем, автоматжуулсан услагааны систем хамгийн ойрхон санагдаж байна. За дөрөвдүгээрт бол мангро моддыг хамгаалах буюу манай улсад бүр амар хамааралгүй юм шиг санагдаж байгаа. Хэрнээ манай улсад яг үүнтэй ижилхэн одоо ач холбогдолтой байдаг ийм байгалийн тогтцыг бид нар олж судалж илүү хамгаалах дахиад дээрэс нь үүнийг одоо судалгаа шинжилгээ энэ дээр мэдээж суурилах нь айгүй чухал байгаа даа. Надад бол хамгийн ойрхон бодогдож байгаа нь бол манай говь бүс нутагт байдаг одоо хөрсний чиглэлийг аюулсан хамгаалдаг дахиад дээрэс нь эсгийн нүглээ зогсоодог, шуургыг зогсоодог, бусад эргэн тойрныхоо мод бутыг хамгаалдаг одоо тийм заган моднууд бол иймэрхүү үүрэг гүйцэтгэх болов гэж би бодож байна. Гэхдээ илүү судалгаа шинжилгээ байвал бас одоо уншмаар байна. Манай судлаачдаас хэрэг судалгаа шинжилгээ байхгүй бол хийгээрээ судалгаа шинжилгээ байвал явуулаарай гэж уриалах байна. Үүний дараа усны нөөцийн менежментийг илүү төсвөртэй болгох энэ бол манай улсад түрүүнд бид нэрийн дурдсан усны нөөцийн талаарх асуудлуудаас шууд гарч ирж байгаа юм аа. За түлхүүр секторуудыг наривчлан тодорхойлохдоо улсынхаа нөхцөл байдал тохируулан сонгох гэсэн. Энийг хийчих юм бол яах вэ гэхээр бид нэр өмнө ч гэсэн бас хилцүүлэг маягаар ярьжсэн өөр газар тохирох
уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ бол манай улс тохирохгүй байх нь элбэг. Бид нэр тэгж бодоод бусад улсын одоо технологи бусад улсын мэдлэгийг шууд аваад ашиглах боломжгүй. Түүний харин суур одоо зарчмыг нь авч ашиглаад өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайн судлаад тохируулах хэрэгтэй байгаа. Энэ дээр бас нэг жишээ дурдахад манай ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллага бол саяхан нүүбийн хөгжлийн хөтөлбөр болон нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтарч олон улсад гаргасан ийм кар арга хэрэгсэл гэдэг ийм аргачлалаа бас танилцсан. Монголд скала гэдэг ийм олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг багийнхан бол бас кар аргачлалыг ашиглаад хөдөө аж ахуй газар ашиглалтын чиглэлээр одоо бодлогын зохицуултуудыг яаж эренб дараа тогтоох юм бэ? Яаж өөрсдийнхөө улсын нөхцөл байдал тохируулах юм бэ гэдэг гоё олон оролцогч тоглогчдыг хамруулсан ийм сурал семинар хийжсэн. Энэ бол бас бид нэр энэ мэтийн энэ зарчимтай олон аргачлалуудыг ашиглаад, боловсрон аргачлалуудыг ашиглаад өөрсдийнхөө улсын түлхүүр секторуудыг тодорхойлж болох юм шиг санагдаж байна. Энэ бол биднэрт илүү ашигтай байна гэсэн. За, дасан зохицлын 3 ашгийг бүх одоо ажил дээр тусгах гэдэг маань бол нөгөө зайлсхийсэн зардлыг бид нар бүр онцгойлон огт тооцохгүй байгаа юм шиг надад санагдаж байна. Одоо Монголын уур амьсгалын өөрчлөлийн талаарх бүх бодлого хэрэгжлийн баримт бичгээр бол ийм хэмжээний мөнгийг ийм хэмжээний байгаль орчны үр ашгийг эсвэл одоо хохирлыг бид нар зайлсхийлээ гэдэг бол өөртөө уул аврахыг шиг ингээд маш сайн бодлого зохицуулалтанд тодорхой болсон секторуудаас бусдаар бол харагддаггүй. Тэгэхээр бид нэр зайлсхийсэн зардал гэдгийг бол маш сайн харах хэрэгтэй. Үүний дараа бол эдийн засаг нийгэм байгаль орчинд авчрах үр ашиг бол бид нар харьцан тооцдог юм шиг санагдаж байна. Тэгээд 3 төрлийн хувьсгал хийх хэрэгтэй гэсэн ойлголтын хувьсгал, бодлого төлөвлөлтийн хувьсгал, санхүүгийн хувьсгал гэж байна. Тэгмүүд надад эндээс бол хувьсгал гэдэг нь одоо инх тайван тий илүү нийгмийн сайн сайхан, илүү доктортой ирээдүйг бүтээхийн тулд хийгдэж болно. Хийгдэх ёстой гэдэг ийм санааг зарчмын хувьд өгч байгаа учраас одоо манай Монгол улсын иргэдийн бидний төлөөлж байгаа иргэн нийгэмтэй санааг төлөөлж байгаа иргэдийн болвол ингээд оюун санаанд бас гарч ирж байгаа маш том чухал ойлголт санаа юм шиг санагдаж байна. Өөрөөсөө бидний одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөр яриад байгаа, судлаад байгаа, хийгээд байгаа, хүсэж байгаа зүйлс бол тэр чигтээ хувьсгалын шин чанартай байж байгаа. Бид нар аль хэдийнэ байсан системээ аль болох тайван байдлаар тийм их тайван эрхчлөлтөдөлсөн байдлаар тэгтээ байгаль орчин нийгэм эдийн засаг бүх талдаа ээлтэй байдлаар хийх юм хэрэгтэй байна. Уур амьсгалын хувьсгал гэж бас дунд тодорхойлж болох юм шиг санагдаж байна. Шаардлагатай байна тийм. Бид нарт бол уур амьсгалын хувьсгал хэрэгтэй байна. Гэтэ тэр маань ус төрийн хувьсгалаас ондоо. Тийм. Ихтэй. Гээд за би өөрийнхөө сэтэл хэсгийг дуусгаж байна. Баярлалаа гэрлээ. Баярлалаа Айрын. Тэгэхээр өнөөдөр манай Хүлэмжийн дараа подкастын маань уур амьсгалын дасан зохицоход төвлөрсөн Монгол улсын салбаруудыг авч үзсэн анги үгээр өндөрлөж байгаамаа. За дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал, асуудал шийдлийг судалгаатайгаар үргэлжлүүлэн хүргэх болно. Баярлалаа. Баярлалаа. Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож дуслаа. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгацсан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.